Улаанборхны халдварын тархалт нэмэгдэж хоногт дунджаар 200 хүн шинээр халдвар авч байна. Ихэвчлэн бага насны хүүхэд халдвар авч хүндрэх эрсдэл үүсэж байгааг халдвар түвшин судлалын үндэсний төвөөс хэлж байна. Нийт тохиолдлын 71.5% нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байгаа бол 5% нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд эзэлж байгаа юм а. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас ерөнхий сайд Баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч хичээл сургууль эхлэх хүртэлх амралтын энэ хугацаанд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахыг үүрэг болголоо. Хичээл сургууль завсарласан ч гэсэн вакцинжуулалтаа өрхийн эмнэлгүүдтэй улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг даалгаврыг сая өглөө улсын хэмжээнд аймаг сум дүүрэг өрхийн эмнэлгийн бүх төвшөнд хийгдэж байгаа вакцинжуулалтаа өргөнөөр хамгахдахыг уриалж байна. Ингэжээж энэ зуны дэгдлийг бид хязгаарч чаднаа. Ингэжээж 9 сарын 1-нд хичээл сургууль цуглахад энэ дэгдлийнхаа давлгааг зогсоодсон. Дахиад хичээлийн шинжил эхлэхтэй холбогдоод дэгдэлд гарахгүй. Тэгэд намрын өвлийн томооны үйлрэлтэд давцахгүй. Эрүүл энх байхын төлөө бүгдээрээ хичээж хармааж вакцинжуулалтаа идэвхтэй хамгахдахыг уриалж байна. 0-15 насныханд нөхөн дархлаажуулалт хийж байгаач улсын хэмжээнд дөнгөж 26 автай байна. Энэ сараас эхлэн 6-аас 8 сартай хүүхдэд эхний тун хийж эхэлсэн ч хамрагдалт мөн л бага байгаа юм. Иргэдийн итвэх бага байгаа нь халдварын тархалтыг нэмэх эрсдлийг бий болгож байна. Монгол улсад дөнгөж өчигдөр баян хөлөг төвчлөлгүй байсан шүү дээ. Тэгээ одоо энд гараад ирсэн. Одоо ерөөсөө Монгол улс даяар тархаж ирсэн. 231 мянган хүүхэд хийлгэж ёстой байсан юм а хийлгүй байгаа байхгүй. Тэгтэл захимжилт бас дутуу байна. Иргэний бүртгэлийн мэдээллийн төвөдтэйгээ ингээд бүх мэдээллүүдээ нэгтгээд энэ хүүхдүүдэд олох гээд байгаа байхгүй. Энэ хүүхдүүдэд олчих юм бол одоо энэ хүүхдүүдээс 60 мянган хамруулж чадсан байна. Цаана дахиад үйлчлэгээ бүгдийг хамруулах хэрэгтэй байна. Халдвар түвшин судлалын үндэсний төвд өдөртөө 400-аас 500 хүн хандаж орны ачаалал эрс нэмэгдэжээ. Хүнд хөнгөн хэлбэрээр ирэмблэн эмнэлгийн тусламж үйлчлэгийг хүргэж байна. Эмнэлэгт 554 хэвтэн эмчлүүлэх ор байгаа ч өнөөдөр 697 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал хэвийн үеийнхээс 6 дахин нэмэгдэж эмч нарын тоог нэмсэн тухай хэлж байна. Хоногтой манай цагт бол одоогоор 5 эмч 6 эрдэнэс эмч. За бусад одоо хүүхдийн болон бусад эрдэнэс нэмэлтээр бол нэмэлт эмчнэр эрдэнэс эмчнэр ажиллаж байгаа. Мөн сувлагчнэрийн хувьд бол бас нөгөө ээлж бол арай бас нөгөө ачаал ихтэй бас ингээд бас нэмж бас юунуудаас бол зайчлан ингэж ажиллаж байгаа. Гол өвдөж байгаа нас юу вэ нөхөр нэгдээс вакцин хийлгэх одоо арай нас болоогүй хүртэлх сартай хүүхдүүд, дээрээс нь вакцин хийлгэх хүүхдүүд, за мөн 10-аас 14 насныхан бол илүү хөвчилж байгаа. Тэгэхээр 10-аас 14 насныхан маань харьцангуй бас нөгөө хүндрэх эрсдэл арай бас бага байгаа учраас бид нар бол ягаад за энэ сартай хүүхдүүдэд бол бид нар айл болох бол бүгд нэг хөвтүүлж байгаа. Ягаад тэгэхээр эдгээр чинь хамгийн их хүндэртэй эрсдэлтэй учраас бол ягаад Улаанборх өвчнөөс хамгаалах ганцарга нь вакцинжуулалт. 2 тундаа хамрагдсан бол халдвараас 95-аас 98% хамгаалах боломжтой. Бага насны хүүхэд бүрэн тундаа хамрагдахгүй бол хүндрэх эрсдэл байгааг эмчнэр санууллаа. Аялал амралтын өдрүүдэд зорчихдоо заавал дархлаажуулалтанд хамрагдахгүй бол халдвар авах эрсдэл ойрхон байна. Улаанборхны халдвараар 7 хүн нас барсны 5 нь бага насны хүүхэд байгаа гэсэн тоо мэдээлэл байна. Гадаад улсад зорчихволон цустанд амрахдаа заавал 14 өдрийн өмнө дархлаажуулалтанд хамрагдахыг мэрэгжлийн байгууллагаас зөвлөж байна.